За сайн байна уу? За өнөөдрөөс эхлээд бэлгийн энергийг оюуны энерги болгоно гэдэг номыг дэлгэрэнгүй танилж болъё. За урд нь болвол ийм ном хэвлэгдсэн ямар гол агуулгатай гэж маш товчхон ярьж өнгөрсөн. За энэ хооронд олон хүмүүс харилцаад энэ номын дэлгэрэнгүй агуулгыг ярьж өгөөч гэсэн хүсэл тавьсан байна. За энэний хажуугаар бас нэг зарлалын шинжтэй зүйл байна. За энэ номыг болвол Монгол бичигт буулгаад дуусчихсан байж байгаа. Өвөр Монголд хөвлүүлэх гэсэн одоо сонирхолтой хүмүүс байвал харилцаарай. Хамтарч ажиллахад бэлэн байна шүү. За бас англиар орчуулад хэлсэн байгаа. Удахгүй англи хэлэн дээр хэвлэгдэж гарна. За бас Монгол зохиолчдын монголоор бичсэн номыг англи хэлэн дээр орчуулж хэвлүүлэх ажлыг бас хажуугаар нь хийж байгаа. Тийм учраас өөрийн бичсэн уран зохиолын ном байж болно. Ямар ч чиглэлийн ном байж болно. Англи хэлэн дээр орчуулад дэлхийн зах зээл дээр гаргая гэсэн ийм сонирхолтой хүн байвал заавал харилцаарай. Захаалга аваад эхэлсэн байгаа шүү. За гол агуулгад оръё. За энэ бэлгийн энергийг оюуны энерги болгоно гэдэг ном болвол 10 бүлэгт. Тийм учраас наацах нь 10 удаа ярихгүй болвол дэлгэрэнгүй ойлголтыг өгч чадахгүй. За ийм учраас цовруулаар 10 удаа чадахын дотор сард 1 удаа энэ номын агуулгыг оруулж ирья гэсэн ийм төлөвлөгтэй байна. За энэ болвол миний өөрийн амьдралын туршлага дээр тулгуурлаад тэгээд энэ сэдвтэй холбоотой бусад ном зохиолуудыг тунгааж шүүж үжээд бичиж боловсруулсан за ийм ном байгаа. Ягаад заавал бэлгийн энергийг оюуны энерги болохгүй гэх юм бол бэлгийн энерги болвол асар хүчтэй энерги. Хэрвээ энэ энергийг оюуны энерги болгож чадах юм бол амьдралд асар их өөрчлөлт гарна. Гайхамшигтай амжилт гарна. Гэтэл дийлэнх хүмүүс бэлгийн энергийг зөвхөн бэлгийн амьдралд зарчуулж байгаа. Тэгсэн мөртлөө бүр хэтэртэл их зарчуулж байгаа. Бүр бэлгийн амьдралын шалгууд онж байгаа. Энээсээ болоод хүүхэд залуус хичээл номоо сайн хийж чадахгүй. Сурлагын амжилт гарахгүй байна. Сурч судлах зориг ирч хүчиж байхгүй байж байгаа. Бэлгийн буруу амьдрал ортноос болоод залуус гэрлэхгүй байна. За гэр бүл босныхаа дараа хүмүүс яаж ийнү? Маш их салж сарнж байгаа. Энэ болвол энэ бэлгийн амьдралыг зөв одоо сахирж контрол хийгээгүй холбоотой. Нэр алдар төрсэн хүмүүс энэ бэлгийн дургслээсэн болоод нэр хөнд нь унсан, буруу амьдрал орсон. Ийм жишээнүүд бол дэлхийгээр дүүрэн байна. Хүмүүс амжилт гарахгүй байна. Амьдрал идэвхгүй байна. Юу хийсэн ч бүтэхгүй байна. Бүтлгөгдөж байгаа. Нэглүүгээр хэлэх юм бол монголчуудын ярьдгаар болвол хямран гэвцсэн. Ийм байдалтай байж байгаа. За энэ болвол энэ бэлгийн ихтэд дур хүсэл шалгууд унсан. За энэ бүхэнтэй холбоотой. Гэтэл энэ бэлгийн талаар зөв ойлголттой болоод энэ энерги хэрвээ оюуны энерги болгож чадах юм бол амьдралын бүх салбарт амжилт гарна. Гэр бүлийн амьдрал ажралтай болно. За одоо 10 бүлгийн товч агуулгыг эхлээд ярив. Нэгдүгээрд нь гар хангаалга ба түүнийг магтан дуулах шалтгаан гэж. За энэ болвол хүүхэд залуус хэтэрхээ их гар хангаалга хийж байгаа. Хэтэрхээ их порно үзэж байгаа. Насан турш хүмүүс хэтэрхээ их бэлгийн харилцаанд орж байгаа. За энийг болвол байх ёстой гэж магтан дуулж байгаа. Нийгэмд ийм ойлголт бол төлөвшсөн байж байгаа. Тэгээ яагаад вэ? Үнэн юм уу, худал юм уу гэдгийг энэ нэгдүгээр бүлэгтэр бол ярьсан. Хоёрдугаард болвол шашин болоод шинжлэх ухааны үжил баримтлал. Шашны ойлголт талаас энэ зөв гэж үзэж гинөө, буруу гэж үзэж гинөө. Жарим шашин болвол буруу гэж үзэж байдаг. Гэтэл одоо жарим одоо нууч хөлгөн гэдэг ч юм уу. За энэ болвол бас хэтэлж гээрх арга хэрэгсэл гэж үздэг ч юм уу. Төрөл бүрийн ойлголт байна. За шинжлэх ухааны талаас нь тэгвэл хамгийн сүүлийн үед юу гэж ойлголт тайлбарлаж гинөө. За энэ талаар ярьсан. За 3 дугаард нь эр хүний хүч чадлын нууч. Хүйсээр ялгарч байгаа. Эр хүн болоод бие тамтай булчин л хүч чадалтай. Тэгвэл тэр хүч чадал нь жоохон юунд байдаг? За энийг ойлгох юм бол эрчүүл улам илүү хүч чадалтай бол. За энэ нууч тултай жир нэвтэрнэ. За энэ бол эр гормонтой, тестостеронтой холбоотой гэдгийг бол ярьсан байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ бэлгийн харилцааг зөв зохицуулах нь бол эрэгтэй хүнийг улам илүү хүчрэх болгох түлхүүр байгаа юм. За
Дөрөвдүгээрд ичхүргүү сармагчны онцлог шинж гэсэн болов. За энэ болвол хэтэрхий их бэлгийн амьдралд автгацсан хүмүүс ямар онцлог шинжтэй вэ? Энэ талаар ярьсан. За энэ болвол өөрийгөө онцлоход тус бол. Эсвэл эргэн тойрныхоо хүмүүсүүдийг хараадажсэн гаднаас нь гадарч болохоор энэ болвол бэлгийн шалгууд онцгчтай гэж ийм дүгнэлт хийхэд бол тус бол. Зөвхөн одоо гадаад дүр байдал биш. Жан чанар төртөл одоо өөрчлөлт ордог. Ингээд сэтгэл санаа бие махбодын хувьд доройтдог. За энэ бүх зүйлийг болвол энэ дээр бичсэн байгаа. За 5 дугаард нь биологийн амтны туйлын жарлаг. Тэгвэл энэ бэлгийн харилцаа гэж чухам юу вэ? Энэ болвол зугаа чингэл гаргахын төлөө байна уу эсвэл чанаа өөр жарлаг байна. За мэдээж энэ болвол биологийн амтны бүр туйлын жарлаг. Өөрөөр хэлэх юм бол үр удмаа үлдэх ийм журалтай. Тийм учраас юм байна шүү дээ. Зөвхөн бэлгийн харилцааг зугаа чингэл гарах талаас нь харах биш. Нөгөө үндсэн утга талаас нь ойлгох юм бол асуудал өөр бол. Энд болвол зугаа чингэл гаргаж болохгүй гэсэн үг биш. Тэрнээс илүү үр удмаа үлдэх бас нэг үндсэн зордог байдаг шүү. Яавал шилдэг үр удам үлдэх. Яавал хүн амаа олшруулах. Яавал бүгдээр аж жаргалтай амьдрах. За энэнтэй холбоотой асуудлыг энэ 5 дугаар бүлэгдэр нь ярьсан. Хэмжээ гэж байдаг юм байна. Лимит. Тэр хэмжээг нь олоод тааруулж чадах юм бол аж жаргалтай, харин тэр хэтэрхий юм бол амь насан туршлага явал. Энэ тухай бичсэн. За 6 дугаард нь мөхөл тэмүүсэн бие хүн болоод бууран доройтож байгаа улс үндэстэн гэж. За энэ дээр болвол маш олон жишээнүүд эзэлсэн байж байгаа. Яагаад хүмүүс ингэж бэлгийн амьдрал руу тэгж хүчтэй татгадаж орж ийн. Тэрүүгээрээ болтой зэрэг тархинд чухам ямар өжигдөл үүсэх. Тарих болвол цагаан чаас бол хоосорд. Тэгээд энэ порнограф их хүчснээс болоод гэр бүлийн гадуур сүүлэрдэг. Өөрийнхөө хань ижлийг үл тоомсорлох болдог. Энэ болвол гэр бүл салалтын хамгийн гол шалтгаан. Нийгэм ягаад садар саман болж энээсээ болоод бүхэл бүтэн улс үндэстэн яад доройтож гин. Энэ тухай бичсэн. Тэрхээ их садар саман амьдрал руу орсон улс үндэстэн бүхэлдээ уруутаж ийм баримтууд байна. Түүхэн тус тийм байж өнгөрсөн. За 7 дугаар бүлэг дээр дур тавьсны дараа үүсдэг эмгэг болоод халдварт өвчин. Зарим хүмүүсийн бие ерөөсөн сайжрахгүй байж байгаа. Яагаад ч тамир тэнхээ сайжрахгүй. Төрөл бүрийн өвчнөд баригдсан юм шиг санаад. Эсвэл нэг л санаагаар болдог. Байн ядардаг. Ханиадах шиг хүчсэн юм шиг. За энэ болвол энэ бэлгийн амьдралтай холбоотой. Магадгүй хэтэрхий дур тавьж болж шүү. За яагаад үг гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ярьсан. Хэрвээ энийг ойлгох юм бол сэтгэл санааны хувьд буюу махбодын хувьд ч гэсэн эрүүшин. Гэтэл дийлэн хүмүүс ерөөсөө өөрийн чинь эрүүл мэнд таахгүй байж байгаа. Өвчин жоглон тасрахгүй байж байгаа. За энэ бэлгийн амьдралтай холбоотой гэдгийг ойлгодог. Тэр байтугай сонсч өнгөрөөг. Тэгээ энэ 7 дугаар бүлэг дээр бас халдварт өвчнүүдийн талаар бичсэн байна. Өнөөдөр халдварт өвчин маш их дэлгэрж байна гэж ярьж. Өвчнөө уурхавуулж байна. За энэ болвол энэ бэлгийн контролоо алдсан садар самуу ихсэнтэй холбоотой. Өөрийнхөө хайртай хүмүүсийг гэр бүлөө яаж хамгаалах вэ? Ямар төрлийн халдварт өвчнүүд байдаг вэ? Яаж эмчлэх вэ? За энэ төрөл бичсэн. За 8 дугаар бүлэг дээр болвол бэлгийн донтой дэлхийн алдартнууд гэсэн юм тусгай бүлэг байж байгаа. За сүүлийн үед болвол ил болж байгаа. Хуучин энэ гар утас интернет бий болохоос өмнө болвол энэ дарагдмал байсан. За өнөөдөр болвол хэн ч гэсэн баримт чуулгах. Тэгээд тэр мэдээлэл ил болгох ийм боломжтой болчихсон. Энүүгээр болвол асар олон одоо улс орны ерөнхийлөгч, шашин номын тэргүүлэгч, нэр алдартай хүмүүс. Тэд нарын садар самуу амьдралууд тэндээс үүссэн үр дүн улс үндэстний хувьд хүртэл нөлөөлөгдөж байгаа. Зөвхөн гэр бүл юм биш. Энэ талаар хэд хэдэн жишээнүүдийг оруулсан. Эдгээр яаж ийм нөхдөж зэрэг эмхтэй хүн болвол бараг л эмхтэй хүн биш, бэлгийн объект гэж бичдэг. Жирийн одоо бэлгийн дур хүсэл биш. Бүр эмгэг өвчнөө байдал болсон. Ямар төрлийн одоо энэ эмгэг байх вэ? Өөрийн дур хүслээ чахарч чадах юм болчихсон. Ухамсаргуу байдлаар үйлчдэг. Тэгээд бие бас гэдэг хөдөлгөөн өрнсөн. Энэ хөдөлгөөнд яаж хамрагдах уу хүртэл бичсэн байгаа. Өөрөө бэлгийн дарамтанд ороод байгаа юм биш үү? Орж исэн юм биш үү? Тэгвэл энэ сэтгэлийн шархаас яаж гарах уу? Энэ төрөл бичсэн. За 9 дугаар бүлэг дээр болвол бэлгийн жолоогоо атгах чадах юм бол дэлхийн жолоогоо атгахна гэж. За энэ болвол энэ гарчтайгаа адилхан. Энэ амжилттай, хүч чадалтай байж байгаа хүмүүсийн хувьд бол бэлгийн жолоогоо атгах чадж байгаатай холбоотой. Эхлээд бэлгийн жолоогоо атгах хэрэгтэй. Тэгэх юм бол дэлхийн жолоогоо атгахна.
Тэгээд бодтой яаж одоо бэлгийн шалгуу хатахгүй энэ аргуудыг бол энэ дээр хэлсэн. Хэрвээ ийм хордлогод байгаа юм бол энэ бэлгийн шалгууд унчсан юм бол яаж эндээс гарах вэ? Тэр бодтой аргуудыг бүгдийг хэлсэн байгаа. За хамгийн сүүлд нь 10 дугаар бүлэг дээр бол жив жинкнээс энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох энэ аргыг бичсэн. Бэлгийн энерги либидо гэж байдаг. Тэгэхээр энэ либидог яаж оюуны энерги болгох? За эннийх нь нэг арга нь бол энэ нөө фа бүтлгэнд хамрахдаг. Тэгээд өвөрмөч супер хүн болгох. Хэндэж ялгадаг шүү. Оюун санааны хувьд. Бие махбодын хувьд хижээч сулдад доройтго. Тэг хөссөн болгонд биелдэг. Амжилт олдог. За энэ нууц аргууд энэ дэр бичсэн. Миний хувьд бол энэ аргуудыг жимшээд сүүлийн хэдэн жилийн турш бол асар хүчтэй болсон. Өнөөдрийн миний амьдрал дээр гаргаж байгаа амжилтууд мөр дүн бол бүгд одоо энэ бэлгийн энергийг оюуны энерги болгож чадсантай холбоотой. За энэ зохиолын номын бүлэг болгонд зүйл болгонд өөрийн амьдралын туршлагыг хэлсэн байгаа. Яаж бэлгийн амьдралд унсан, тэрнээсээ яаж гарсан, яаж оюуны энерги болгосон гэдэг. За энэ бол энэ номын 10 том агуулга. За нарийн ширийн зүйлийг бол дэлгэрэнгүй ярина. Тийм учраас хамгийн наачах нь одоо 10 удаагийн подкастыг хийхсэн төлөвлөгөөтэй байна. Ингээд удаа болгоно подкастыг заавал дуустал сонсож байгаарай. Энэ бол ерөөсөн хүн болгоны амьдралтай холбоотой. Өсвөр насны хүүхдүүд байна, залуус байна. Зөвхөн эрчүүлийн асуудал биш. Эмэгтэйд шуудаж гисэн бас энэ асуудал ноцтой оршдох юм байна. Эсвэл өөрийн чинь нөхөр бэлгийн номтой байж магадгүй. Эсвэл өөрийнхөө үр хүүхдийг, өөрийнхөө хөвгүүдийг, охтуудыг яаж хүмүүжүүлэх вэ? Яаж хүчрхэн болгохгүй? Энд бол маш чухал санаа авах, мэдлэг мэдээлэл болгож байлууд агуулгацсан. Зөвхөн хүүхэд залуус биш. Насан турсан хүмүүсүүд. Тэр тусмаа бас нас явж байгаа хүмүүс бол бүр ерөөсөн эмэгтэй болчихсон байт юм байна. Бэлгийн донтой. Тэрийг бас эртний өдрөөр ухаарах хэрэгтэй. Засаж жалруулах хэрэгтэй. Тийм учраас энэ бол ерөөсөн бүхэн хүмүүсд жаргуулсан ийм агуулгатай. За тэгвэл өнөөдөр энэ номын 1-р бүлгийн хэдэн сонирхолтой чухал гэсэн хэсгүүдийг товчхон ярив. За 1-р бүлэг бол Оскар Уайлдын хэлсэнгээр эхэлж байгаа юм. За энэ ном бол бүлэг эхлэх болгон нэр алдартай хүмүүсийн хэлсэн үгээс ихэлсэн байдаг. За Оскар юу гэж хэлсэн бэ гэхээр олонх нь хийдэг гэд буруу зүйл зөв болохгүй гэж тэгжсэн байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол буруу зүйл олонхын дэмжлэгтэй байсан ч гэсэн буруугаар холдно. За энэ бол юуг хэлсэн бэ гэвэл энэ бэлгийн харж байгааг хэтрүүлэх. Энэ нь бол ерөөсөө ямар ч буруу биш. Харин ч одоо байх ёстой бахархалтай зүйл гэсэн юм буруу ойлголт байж байгаа юм. За энд чиглүүлж энэ үгийг иш татсан. Жишээлх юм бол энэ туршилт хийж үжсэн байгаа. Эр холгон дээр. Нэг эр холгон дээр хэрвээ нэг эм холгоныг нэмж оруулах юм бол эвчилд орно. Тэгээ ерөөсөн сэрэгтлэн тодорхой хугацаанд ерөөсөн дахиж ерөөсөн эвчилд орохгүй. Гэтэл эвчилд ороод дуусахтай жирэг эргээд хуучин хулгыг гаргаад шин залуу хулгана оруулах юм бол дахиад өвчлөлд ордог гэж байна. Хүнээр авч ирэх юм бол царайлаг, залуутар ийм нөхцлөөр солих юм бол сэргэх хугацаагаа ерөөсөө хүлээхгүй. Дахиад л өвчлөлд орно гэж байна. За ийм байдлаар ингээд эм хулганы солиод байх юм бол эр хулгана өвчлөлд ороод байдаг. Ингээд хэдэн өдөр жалгаж игээд хамгийн сүүлд нь хөвгтөж ундаг. Тэгэхээр энэ бэлгийн дур хүсэл гэдэг бол ийм аюултай гэсэн. Ханж чадна гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас эгэл жирийн хүмүүс бол энэ контрол хийж чадахгүй, чахарч чадахгүй, дийлэгдэг өөрийнхөө энэ хүсэлд. Тэгээ энэ нь бол энэ уруудад доройтох, бэлгийн шалгууд урах шалтгаан болж байгаа юм. За энийг бол энэ Япон хэлээр техник брик гэж нэрлсэн байж байгаа. За энэ бол Япончуудын чохоосон англи үг. За англи хэл дээр бол техник брик гэж яах юм бол гарч ирэхгүй. Япон хэлээр бол байгаа. Энэ юу гэхтэй зэрэг техник байна. Жишээлх юм бол одоо машин асар хурдтай явах юм бол эд ангар халаад элэгдээд эвдэрнэ, шатна. За энийг бол брейк гэж байна гэж. Өөрөөр эвдэрж гин гэж. Тэр шиг энэ гар хангаалгач юм уу? Бэлгийн харилцаанд ч юм уу хэтих орох юм бол эвдэрдэг гэсэн үг. За энэ нь бол саяын татсан одоо энэ хулганы жишээ байна. Энэ хулганы жишээ биш. Одоо ерөөсөн хүмүүс төр хүртэл одоо судалгаа хийсэн байна. Японд хийсэн судалгаа 21 мянган хүн нас барсан. За эннийх нь
0.19%. Өөрөөр хэлэх юм бол 39 хүн болвол бэлгийн харилцаанд орж явах үед нас барсан гэдэг. За энэнийх нь 95% нь бол эрчүүд байсан. Дундаж нас нь 61. За ийм байдлаар нас барсан хүн 2005 оны байдлаар бол 500 байсан байна. За энэ дотор 8% нь гар хангаалгаж байгаа. Тэгэхээр энэ юугийг харуулж ирэх вэ? Бага наснасаа эхэлж ийм бэлгийн хэд жогшилттой болсноос хөндрсөөр байгаад, архагчсаар байгаад, донтолт болоод, дунтчаар 61 нас хүрэх үед бол үйлдэлээр одоо нас барж байгаа. За энийг харуулж байгаа. Ганцхан одоо техник өвдөрдөг юм биш. Ачаалаа даахгүй. Хүний бие махбод ус гэмтдэг. Тэгээд нас бардаг. За энэ бол хэтрүүлж их юм. Аюул. За би нэг хэтрүүлж ихгүй байгаа учраас гайгүй гэж бодож болно. Тэгвэл энэ нийгэмдэр бас хоёр төрлийн хүн байдаг юм байна. Энэ нь бол качи гүми болоод макай гүми гэж. Качи гүми гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Япон үг юм байна. Ялгч бүлэг гэсэн үг. Макай гүми гэдэг нь бол ялгадагч бүлэг гэсэн үг. Тэгэхээр нийгэмдэр байгаа хүмүүсийг болвол ерөөсөн нэг үл ялгч бүлэг, нэг үл ялгадагч бүлэг гэж ерөөсөн хоёр л болгодог. Ялгадагч бүлэг гэж ямар бүлэг вэ гэдэг ойлгохтой ажил баг. Эсвэл өөрийнхөө бизнесийг ажил амьдралыг өөдөн татчихад байгаа. Хамгийн сүүлд дампуурсан, ялгагдсан. Тэгээд их хэмжээний өртөө санхүүгийн өндөрлөлттэй. Сургууль дээр болвол дээрлэхүүлж байгаа бүлэг хүмүүсд байдаг. За энэ бол бас ялгадагч бүлэг. За энэхээс сэргээр ялгагч бүлэг нь бол амжилтанд хүрсэн. Нийгмийн өндөр үнэлэмжинд хүрсэн. Ийм хүмүүс. Сургууль дээр ч ялгаа байхгүй. Паратогийн чарчим гэж байдаг. За энэ талаар бид нар урд нь ярьж өнгөрсөн. Нийгмийг бол бас хоёр бүлэгт 80 болоод 20 гэж. Нийгмийн 20% аливаа давхаргааны хүмүүс нь болвол эд баялагын 80% гарч идэг. Харин нийгмийн давхаргааны аливаа улс үндэстний 80% нь болвол чахаргаж идэг. Тэгээд эд баялагын ерөөсөн 20% гарч идэг гэж. За энэ болвол энэ Италийн эдийн засгаж Паратогийн гаргаж ирсэн ийм онол юм байна. 1906 онд. За тухайн үед бол Парато судалж үзээд Италийн гажир нутгийн ерөөсөн 20% нь болвол 80% гэнэтэл байдаг юм байна. Харин цаана үлдсэн 20% нь болвол 80% гажир нутгийн эзэмшинэ гэж ингэж тоожол гарч ирсэн. Тэгээд энийг болвол ерөөсөн нийгмийн бүхий л хүрээнд бол ажиглагдаж идэг. Тэр байтугай шоргоолжтой нийгэмдэр ажиглагдаж идэг. 20% нь чахардаг, эзэмшдэг гэж. Тэгэхээр энэ болвол саяын ялгагч бүлэг болоод ялгадагч бүлгийн үжил санаатай таарж байгаа юм. За энэ нь яагаад одоо энэ бэлгийн энергитэй холбогдлолтолж өгдөж хэрэг? Энэ хүн амын 20% нь гар хангаалга хийдэг. Бэлгийн харилцаанд гэт ордог. Тэрийг чахарж чаддаг юм байна. Харин үлдсэн 80% нь болвол өдөр тусам гар хангаалга хийдэг. Бэлгийн харилцаанд ордог. Дургсэлтэй автгацсан. Ийм хүмүүс юм байна. Тэгэхээр энэ тоо болохтой зэрэг санамсаргүй ингээд тавчиж байгаа юм. 80% нь гар хангаалга хийдэг. Бэлгийн харилцаанд гэтэрхэг сонирхолтой байдаг. За энэ нь болвол Паратогийн зарчмаар чахардаж өргөшөөл байдаг. 80% ялгагч болоод ялгадагч бүлэг гэдэг Японы ойлголтоор болвол ялгадагч тал. За нөгөө үлдсэн 20% нь болвол гар хангаалга хийдгүү, бэлгийн харилцаанд гэтэрхэг ордгүү, ялгагч бүлэг чахардаг, эд баялагийг эрхшээдэг, амжилт гаргадаг 20% юм байна. За ийм судалгаа тоочоог болвол энэ номон дээр оруулсан байж байгаа. За ингээд чааш нь судлаад үтсэн чинь дэлхийн Нобелийн шагнал авсан хүмүүсийн 20% нь еврей хүмүүс юм байна. Гэтэл еврей хүмүүс болвол дэлхийн хүн амын 0.2% л ижилждэг. Ийм ч өх. Тэгсэн мөртлөө Нобелийн шагналын 20% авчихдээ. За ингээд чаашин судлаад үчих юм болвол энэ 20% гэдэг нь болвол урлаг соёлын хувьд ч, эрүүл мэнд ангаахын хувьд ч, бизнес эдийн засаг, шинжилгээ ухаан технологийн хувьд ч гэсэн бусад салбаруудынхаа судалгааныхаа үндсэн болт юм байна. Паратогийн зарчимдаа таарч ирсэн. Тэгээд еврейчуудын дотор нь бас олон урсгалуудад, олон бүлгүүдэд хуваадаг юм байна. Энэ дотроо цэвэр одоо еврей уламжлалаа сахидаг, хамгаалдаг. Энэ бүлэг нь бас 20% нь ижилдэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол еврейчуудын
цөм гэсэн. Тэгэхээр энэ 20% еврей хүмүүсүүд нь болвол гарангаал хийдэг. Бэлгийн харилцаанд тэрхүү ордог байж болохгүй зүйл гэж байна. Тэгээ ийм судалгааны урд гарч ирсэн. Тэгэхээр бид нар хэрвээ амжилтанд хүрье, өөрийнхөө амьдрий, бусдыг захирдаггүй, ноёрхолтонд байдаггүй, боолчлуулдаггүй юм а гэхэд өөрийнхөө бай, амжилтанд хүрье, ад жаргалтай байх юм бол энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох шаардлагатай юм байна. Дэлхийн шилдэг шилмэл хүмүүс ийм байдаг юм байна. Гэтэл яагаад одоо энэ мэрэгжилтнүүд, мэрэгжлийн номж хоолууд, гол болох хэвлэл мэдээллүүд гар хангаал хийж болно шүү. Бэлгийн харилцаанд үргэлж орно гэдэг бол эрүүл мэндэд тустай. Ямар ч одоо сөрөг нөлөө байхгүй гэж. Тэгж яраад ухаагуулад сурталчлаад байдаг юм байна. За энийг бас энэ дээр гүнж өрөөлж судалж утсан. За энэ бол ерөөсөө өөр юуч биш. Бизнесийн ачаал сонирхлын тал. Тэгэхээр энэ гар хангаал хийх журуудтай хэрэгслүүд, секс тоглоомууд, жирэмслэгээс хамгаалах хэрэгслүүд. Тэгээд порнографик гэж нэрлэгдэж байгаа. Янз бүрийн одоо насан туршид журуулсан зураг, бичлэгүүд. Тэгээд эндээс бол асар их ашиг олдог юм байна. Хэрвээ энэ үжигдлүүдийг бие сэтгэлийн эрүүл мэндэд асар хортой гэж үзэх юм бол энэ салбарууд ашиг олох юм байна. Тэр байтугай өнөөдөр бол дайны зөвтгöd байлдах хэвээр, дайдах хэвээр гэдэг чивсэг хүртэл худалдаж байгаа. Гэтэл ямар ч үндслээр ярсан хүн алах чивсгийг үйлдвэрлэж болохгүй, тэрийг худалдаж болох. Хэрвээ энэ хэрэгслүүд байхгүй бол дайн болохгүй тодорхой. Үе олноор хүн нас барахгүй. Бүтэн байгуулалт эвдэгдэг. Ийм байхад бол энэ садар самууны ухаагуул сурталчилснараа байж болохгүй зүйл гэж. Өөрөөр хэлэх юм бол садар самууны ичнээ ухаагуул сурталчилж ирсэн гэсэн энийг хоргол зогсоож чадахгүй гэсэн. Төр засгийг бүр дэлхийг хөдөлгөж байгаа энэ хүчнүүд бол өөрсдийнх бизнесийн эрх ашигын төлөө юу гэх чиглэл суучихгүй байж байгаа. Энийг бол энэ дээр бичиж олсон. Мөнгөний төлөө шунал бол бүхүү бужир муухайгийн үндэс гэж. Тэгж одоо Библиэд тэр хүртэл хэлсэн байдаг юм байна. Тэгэхээр энэ садар самууны ухаагуул сурталчилсан, тэрийг зөвтгөж тайлбарлаж бичсэн, тэргээр тарих угаалгасан энэ үжигдлийн чаана бол бизнесийн ашиг сонирхол. Жишээлх юм бол Америк чуудал гэхэд одоо 7 хоногт 2 чап порнографи хүчдэг гэдэг. За энэ мөнгө нь бол 17 тэрбум доллар болдог гэдэг. Ганцхан Америкт. Энэ 17 тэрбум доллар гэдэг нь бол Монгол улсын жилийн төсвийн 3 дахинтай тэнцэг ийм хэмжээ юм. Тэгэхээр энэ ямар их ашиг олж ийн гэдэг нь бол ойлгогдож байгаа. Бүр 1 секундэд $375 ашиг олдог гэж байгаа. Порно сайтууд. Тэгэхээр ном жохол телевиз харуулж байгаа, ярьж байгаа, тайлбарлаж байгаа. За тэрэнд нь устдаж яг тархаа гуйгацсан. Бүр бахаж сурган хүмүүжүүлэгч хүртэл хөвийн үжигдэл гэж байх ёстой гэж зөвтгөж байгаа. Зөвхөн эрүүл мэндийн асуудал биш. Саяхан одоо Солонгосод бас ийм явдал болсон. Дунд сургуулийн сурагчид эмэгтэй багшаа орж ирэх үед нь бүгдөө өөдөөс нь гар хангаал хийгээд тэгсэн эмэгтэй багш нь гарч явсан шууд. Тэгээ асуудал болсон. Одоо энэ Японд дунд сургуулийн хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүд хичээл дээр жорлон руу гарч гэж байгаа. Зарим ном жохол дээр хичээл дундор хийжсэн гэдэг. Тэрийг бахархаа биччихсэн. Ийм зүйлээс уншижсэн. Энэ бол зөвхөн тухайн хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал биш. Ёс суртахуунаа асар том одоо доройтол руу оруулж байгаа. Хүмүүсийн ярааны сэдв ийм бүслөрөөс доосш яраа шалгаж ухаж билээс өөр юмгүй болчихсон. За энэ нь яаж одоо тархийг нөлөөлдөг? Яаж эрүүл мэндийн нөлөөлдөг? Яаж улс үндэсний доройтолж байгаа? Энийг бол дараагийн бүлгүүдээр дэлгэрэнгүй яарна. За тэгэхээр энэхийн чаана нь бол энэ бизнесийн ашиг сонирхол байдаг гэдэг. Энэ номны 1-р бүлгээр ярьсан байж байгаа. Тэгээд энийхэн бусдад зэрэг янз бүрийн байдлаар одоо зөвтгдөг. Хүүхэд залуус бол энэ үйлдэл буруу байж магадгүй гэдэг. Өөрийгөө буруушаадаг. Ер нь хэн ч гэсэн одоо харамсах ийм сэтгэл төрдөг. Тэгээд дараа нь хайгаа үжигдэж зэрэг материалууд дээр бол хөвийн үжиглэж бичиж байгаа. Тийм учраас байж болох юм байна. Эмэгтэй хүүхд төрөл хийдэг юм байна. Эрэгтэй хүүхдүүдийн бүр 80-90% нь хийдэг юм байна. За энэ бол энэ буруу ойлголт авах. Хөрс суур гэсэн үг. Ийм одоо орчин амьдарч байна. За энийг бол сэтгэл судлалд баталгаа хайх хандлага гэж. Өөрийн хийж гэж үл зүг байна уу буруу байна уу гэдгийг батлаг гэж оруулдаг. Тэгэхээр ном жохолоор тэгээ бичсэн учраас болох юм байна гэсэн ойлголт. Гэтэл ном жохол бол чаад талд нь
энэ бизнесийн ашиг сонирхлыг олгоч зорилготой бичигдчихсэн байдаг. Бичүүлэгдсэн байдаг. Тэгээд дараа нь танин мэдхүн зөрчил гэдэг асуудал үүснэ. Миний хийж байгаа зүйл бол буруу гэсэн ч гэсэн яах вэ? Буруу гэдгийг мэдсээр байгаад хийж болохгүй. Жишээлх юм бол тамхи татах буруу гэсэн ч гэсэн би тамхи татаж байгаа. Яагаад таад байна вэ? Тамхи татах юм бол тайвширдаг гэдэг юм. Ингэж өөрийгөө одоо зөвтгдөг. За энийг бол энэ танин мэдхүн зөрчил гэж хэлнэ. Зөрчил гарах үед нь заавал тэр зөвтгөх гэж орлогдог. Гарангаал буруу мэдэж байна. Гэсэн ч гэсэн бас ялгаа байхгүй намайг тайвшруулдаг гэдэг ч юм уу. Би гэр бүл болоогүй гэдэг ч юм уу. Эсвэл бэлгийн харилцаанд хэтрхийг орж байгаа. За энэ эрүүл мэнд сайн гэдэг ч юм. Ийм байдлаар одоо зөвтгдөг. За тэгээд дараа нь нийгмийн зөвтгөд. Багш нар тэгж байгаа. Эмчдэг зүйлс гэдэг ч юм. За ийм байдлаар энэ гарангаалга их бэлгийн харилцаанд хэтрхээ их орох үйл үйллийг зөвтгсөн. Ингээд энэ нь болохтой жирэг эцсийн болгодоо донтолт болж хувирдаг. Тэгээд бүр одоо техник брейк болгох юм уу. За дараагийн бүлгүүдээр бас хэлнэ. Яаж одоо амь насыг богиносгох тухай. Ямар одоо лимит хэмжээтэй байдаг тухай. За ийм нөхцөл байдалд ороод за энэ нь бол энэ өөрийнх нь сэтгэлийн эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд, төрөл бүрээр нөлөөлдөг. За энэ нөлөөлөж чинь гэдэг ерөөс огт мэддэг. За ийм байдалд орж ирдэг. Тэр тусмаа одоо 93 тестостероны дутагдлалд ордог. Ингээд бол зориг эрч хүч нь мохдог. Тэгэд ялгадахч болдог. Бүх зүйл ялгадаг. Амжилт гаргаж чаддаг. Ийм байдал төрөгдөг гэдгийг бол энэ нэгдүгээр бүлгээр ярьсан. За өнөөдрийн ярсныг товч дүгний. За өнөөдөр бол бэлгийн энергийг оюуны энерги болгоно гэдэг номын талаар ярьлаа. Урд нь ярьж өнгөрсөн гэсэн мөртлөө маш товчхон ярьж ирсэн. Номын танилцуулга байдлаар. За өнөөдөр бол бүлэг бүрээр нь цоврал байдлаар ярьж танилцуулъя гэсэн зорилгоор өнөөдөр яраагаа хийсэн. Бэлгийн энерги бол асар хүчтэй энерги. Энийг хэрвээ зөв ашиглаж чадах юм бол амьдралын олон хүрээнд асар том өөрчлөлт гарна. Чухам одоо ялгаж бүлэг байх уу? Ялгадаж бүлэг байх уу? 80% нь багтах уу? 20% нь багтах уу? Энийг шийдэх хүчин бол бэлгийн энерги хэрхэн ашиглаж гинэ гэдэгтэй холбоотой. Өөрийнхөө дургсалдан автгадаж дийлэгдэх үү? Эсвэл тэрийг сахирж энерги эрчим хүч болгож чадах уу? Энэтэй холбоотой. Ийм цохол ойлголт байсаар байтал чи яагаад нийгэмдэр гар хангаалах хийх хэрэгтэй? Бэлгийн харилцаанд орно гэдэг бол хамгийн сайн сайхан зүйл. Энд ерөөсө хэмжээ хязгаар байхгүй гэж. Ийм байдлаар яар тайлбарлаад байна. Аннийх нь чаана үлдээ зэрэг бизнесийн ашиг сонирхол байна. Жишээлх юм бол энэ жил болгон гар хангаалгын тэмцэн гэж болдго юм байна. За энэ тэмцэнд бол энэ Масанобу Сато гэсэн Япон 9 цаг 58 минутын турш гар хангаалга хийгээд дээд амжилтыг тогтоосон. За ийм явдал байд юм байна. За энэ хүн бол их намтартай. Өөрөө бол бүр 5 наснаас гар хангаалга хийсэн гэдэг. Тэгээд тусгай мэргэжлийн сургуулийн 3 дугаар ангид байхдаа ажилд орно гэд ажил хайж явж байгаад буудал тонохдоо буруу байрлалаар гар хангаалга хийгээд еврэхтэй болсон гэдэг. Тэгээд энийг бол эмчлүүлээд эмнэлэгд 1 сар хэвтсэн. Өөрөөр хэлэх юм бол саяын ярсан ялгадахч бүлэг байх нь биш та. Юу хийсэн ч бүтэхгүй. Тэгээд эмнэлэгд гівчих хугацаанд бол би юу хийж чадах вэ бодсон гэдэг. Тэгээд ерөөсөө хийж чадах ганцхан ажил байна. Тэр нь устай жирэг гар хангаалга. Тэгээд энэ бэлгийн хэрэгсэлд үйлдвэрлэдэг компанид ажил орсон юм байна. Тэгээд энд ажиллаж байх хугацаанд энэ тэмцээнд оролцоод дээд амжилтыг тогтоосон. Тэгэхээр энэ бол Масанобугийн хувьд бол амжилт мэргэжлэр ажилласан байна. Гэсэн ч гэсэн энэ бол хэрэгсэл үйлдвэрлэж байгаа компани өмнөөс сурталчилгаанд орж байгаа. Өөрөөр хэлбэл энэ тэмцээн гэдэг бол энэ компани зүгээс мөнгө гаргаад жохон байх болж байх ёстой үжигдэл. Хэдий олон хийж гинөө, хэдий удаан хийж гинөө. Энүүгээр бахархдаг. Нийгэмд ийм сэтгэл зүйн бүрдүүлж байгаа. Энэ ч ийм байдлаар энийг бол бизнесийн ашигын төлөө ухаагуул сурталчилж байна гэдэг нь бол энэ ярьсан жишээнүүдээс харагдаж байгаа. Тэгэхээр энэ бид нарт бол сонголтын асуудал. Тэд нар ухаагуулах, сурталчлах, үйлдвэрлэх эрхтэй. Тэр ихэн ч үгээсэйг. Харин бид нарын хувьд бол чухам алийг сонгох. Юу хийж яаж амьдрах вэ? Бас сонгох хэрэгчлөө байна. Мэдэх хэрэгчлөө байна. Чухам ялгадагч болох уу? Насан турш бусдад чахаргадаж
ядуу тарчиг, боолчлогдож амьдрах. Эсвэл ялгч болох. Өснөр ажиргалтай, сайн сайхан. За ийм байдлаар энэ номын 1-р бүлэг бичигдсэн. Буруу зүйл олонхын дэмжлэгтэй байсан гэсэн буруугаар бол. Энэ буруу зүйлийг нийгмээр олон хорон сайн гэж үзэж байгаа, дэмжиж байгаа. Гэтэл энэ буруу учраас буруугаар л. 2-р бүлэг дараагийн хот. 2-р бүлэг дээр бол шашин болоод шинжлэх ухааны талаас нь жоохон юу гэж үзэж байна. Ямар талбартай байна. Жарим шашин муу гэж, жарим шашин сайн гэж. Шинжлэх ухаанаар бас жарим асуудал дээр саналж өрлөж байгаа. Тэгвэл энэ талаар дараагийн удаа ярина. За, анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.